Хүргэлт сервис компани түүхийг ярихын тулд заавалжгүй худалдааны төхөөрөмжийн засвар зарлал чимэглэлийн газрын түүхийг сөхөх хэрэгтэй болно. Анх энэ байгууллага нь 1957 онд үүсгэн байгуулагдсан Монгол улсын хэмжээнд худалдаа нийтийн хоолны салбарын хөргөх, халаах, механик тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хийдэг, угсардаг. Энэ тоног төхөөрөмжүүдийг импортоор оруулж ирэн сэлбэг материал тоног төхөөрөмжөөр хангадаг мэргэжлийн байгууллага байсан юм а. Хөргөлтийн засварын зээх гэж бодвол засварчнаар анх компани байгуулад жижигхэн бий мэдэх юм. Тэрнээс хойш эдийн хүртэл одоо олон улсын төслийг хэрэгжүүлэх хэмжээнд хүртэл одоо компанийг одоо цааш нь хөгжүүлж эдийн зэрэгтэй авч явж байгаа одоо даваас өнгийн одоо өдөрдох авиаш чадвар тагнуудад харуулж өгнө гэж ойлгож байна. Худалдааны техникумын хамт нэг сургууль нэг мэргэжлээр төгссөн. Тэгээд түүнээс хойш энэ салбартаа тэгээд унж босон 15 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд та бүхэнтэй бас хамтарч зарим юм дээр зөвлөлдөж ингэж ажиллаж исэн маань бас үнэхээр дурсамж олон хойногдож байна. Компани байгуулчаад нэг 2-3 жилийн дараагаар яаж энэ компанийг хөгжүүлэх үү, өндөр түвшинд яаж гаргаж ирэх үү гэдэг талаар санаа зовж ирсэн. Тэгээд одоо зах зээл дээрээс ингээд мэргэжлийн боловсрол чанарт олддоггүй. Тэгээ нэг 2005 оны үед хүргэлт сервис сургууль судалгааны төв гэж байгуулад, сургалтын төв байгуулад тэгээд манайх мэргэжилтэй ажилчин бэлтгэж эхэлсэн. Бас нэг 2-3 жил нэг 200-300-аад мэргэжилтэй ажилтан манай курсээр дамжаад зах зээл рүү гарсан. 2005 оноос 2006 оны шилжих өвөл биднээс одоо бас нэг ажлаа сайжруулах гэдэг одоо салхивч агааржуулалтын салбар руу орох гээд тэгээд барилгын салхивчийг хаана хэн сайн хийж судалж үзсэн. Тэгээд өвөл биднээс эргэжлийн ажлаа сайжруулахаар яриа сууж байхдаа биднээс агааржуулалтын ажлыг бол одоо Монголоос биш гадны улсаас хайх хэрэгтэй юм байна. Миний ажлын чанарыг сайжруулахын тулд одоо хамгийн ойрхон одоо хятадын туршлагыг судлаа. Хятадын манай шиг компани яаж ажилладаг вэ? Тэгээд Шанхайд Сойю гэдэг компанид очиж ажилчтайгаа 10 хоног судалгаа хийж үзээд тэгээд ирээд Бээжинд нэг барилгын манайхтай яг ижилхэн угсралтын компанитай ярилцаад манайд ингээд сургалт хийж өгч байгаа. Тэгээд биднээс Бээжин сургалт тэгээд дараа жилийнхэн төлөвлөгөө за энэ ажлыг хийж чадах юм байна оруулж ирсэн. Би ч бас яг кондишныг сайн нарийн мэргэжлийн биш болохоор сайн мэдэхгүй байсан шүү дээ. Гол нь одоо манай захирал даавсарч чинь яг мэргэжлийн хүн байсан учраас эдрийг дагуулаад зааж өгөөл яваал. Тэгэл одоо олон жил явсны хэдэн жил өсөр соёлж явсны хүчинд одоо ирэн тэгэл мэргэжлийн боллоо ирэн. Тэгээд дараачихын барилгын ажлыг ерөөсөө шинэ технологи оруулъя. Монголын барилгын салбарт агааржуулалт байна л да. Гэхдээ одоо air condition тэр хөргөлтийн хэсэг нь жоохон хоцрогдсон байсан. Энийг анзаараад биднес илүү орж яг энэ зарим барилгыг одоо хийгээд дуусцаад араас нь хөргөлтийн тавьсан болох юм байна. Хөргөлтийн барилгын агааржуулалт хөргөлгээд орсон. Тэгээд энэ тэнд одоо нийтээ олон газрын хийгдсэн агааржуулалт салхивчийн тоног төхөөрөмжийг нэмж хөргөлтийн тоног төхөөрөмжийг тавьж ирсэн. Яг энэ үеэс манай бизнесийн тийм нэг цаашид хөгжих юм байна гэсэн хамт мэдээлэлтэй. Энээс хойш ер нь биднээс зах зээл байгаа юм байна. Юм хийвэл болох юм байна. Бид бас бидэнд үлдээс орон зай байд юм байна гэж. Тэгээд энэ тууштай иш орсон. Тэгээ яг нэг ер нь бол нэг 2-3 жил нэлээд сайн уцсны үр дүнд өнөөдрийн энэ хөргөлт сервис компани хийгээд байгаа гадаадын брэндүүдийг оруулж ирээд байгаа. Энэ бүх юмны суурийг тэгэхэд биднээс тавьж ирсэн. Миний хувьд 2013 оноос эхлээд хөргөл сервис компани менежмент удирдлагын багт орж ажиллаж, хөргөл сервис компани ирээдүйн дүр зургийг тодорхойлж, за компанид юу хэрэгтэй байх вэ, бид нар ямар бүтэц зохион байгуулалт байх вэ, компани ямар өсөлт хардж байна, ирээдүйд бид нар
юунд хэрэг хүрэх үү те. За энэ хүрэх зүйл дээр одоогийн байгаа бидний нөхцөл суурь маань ямар хөө байна, энд юу шаардлагатай байж гэдэг юм уу. Энэ байдлын дүрслэл ерөөхдөө бас төлөвлөгөөнүүдийг гаргаад бас тухайн үедээ хэрэгжүүлэхээр бид нэр гар нийлээ ажиллаж байсан. Тэгээ өнөөдөр эргээ харахад одоо тодорхой хэмжээний зорилтууд нь биелчихсэн хөрвөл сервис компани 15 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн зүйлтэй энэ салбартаа ямар ч хэлсэн тэргүүлэгч болсон Монголын одоо агааржуулалтын салбар, хөрвөлтийн салбарын хамгийн томоохон төслүүдийг одоо авч гүйцэтгэж байгаа ийм нэг сайхан компани болсон бас баяртай байна. За 2014 оны 3 сард манай Лавгсүрэн хөрвөл сервис компани дээр менежментийн зөвлөхөр ирснээс хойш 6 сарын хугацаанд шинжилгээг өөрчлөлт зохион байгуулсан. Ингээд 14 оны 9 сараас миний би хөрвөл сервис компани дээр шинжилгээг үргэлжлүүлэхээр яг шинжилгээний бодол санаа үзлэгийг гүйцэтгэхээр 9 сараас ирж ажилласан байгаа. 9 сараас хойш 12 сарыг дуустал үндсэндээ 4 сарын хугацаанд манай баг энэ компани өрсөлдөх чадвар буюу эрхэм зорилго дээр ажилласны үр дүнд бид нэр 1-р инженерийн оновчтой шийдэл, 2-р дэвшилтэд технологи, 3-р чанар, 4-р аюулгүй ажиллагаа. Эдгээр дөрвөн зүйлийг барилгын салбарт эрхэм болгож ажиллах ёстой байна гэж үзсэн. Манай компани эрхэм зорилго бол чанарыг эрхэмлэх байдаг. Тийм ч учраас бид 2015 онд чанарт гол анхаарлаа хандуулж ажиллаж ирлээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн шаардлагыг давуулан биелүүлж тэднийхээ сэтгэл ханамжийг байнга нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулсан гэсэн. Тиймээс бид өөрсдийнхөө инженеруудын хүчинд тулгуурлан агааржуулалтын хоолойн үйлдвэрлэл угсралтын дотоод стандартыг боловсруулан батлуулаад үйл ажиллагаанд хэрэглэж байна. Энэ бүхний үр дүнд бол манай хөрвөл сервис компани 2015 онд аюулгүй мөн хэрэглэгчдийнхээ сэтгэл санаанд нийцсэн ийм бүтээгдэхүүнийг чадварлаг олон хүчнээр үйлдвэрлэж нийлүүлэн ажиллаж ирлээ. За хөрвөл сервис компани хувьд хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл нь өнөөдрийн хүртэл доктортойгоор ажиллагаа явуулсаар ирсэн. За компани эрхэм зорилгын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч байгууллага болно гэсэн зорилт тавиа ажиллаж байгаа. За энэ ажлынхаа хүрээнд одоо манай компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд маань их дэмжиж ажилладаг. Одоо том олон улсын төслүүд дээр та эхлээд аюулгүй ажиллаж чадах уу гэдгийг асууж байна. Аюулгүй ажиллаж чадна гэхээр за тэгвэл одоо танай компани материал үү. Тэгэхээр аюулгүй ажиллагаа бол зайлшгүй барилгын салбарт бол байх ёстой. За хоёрдугаар яг манай салбар дээр чанар гэхээс илүү бүгдээрээ л ижлэн угсаад явж байгаа. Одоо дотоод стандарт байхгүй. Тэгэхээр бид нэр гадны стандарт, угсралтын стандарт, чанарын удирдлагын системүүдийг Монголд бол оруулж ирэх хэрэгтэй байна. За энэ үүнийхэн дагуу бид нэр дотоод стандартуудыг боловсруулад гүйцэтгэж гаргаа. За үнийг угсралтын дээр болон үйлдвэр дээр ашиглаад ингэж явж байгаа. Тэгэхээр одоо бол бид нэр өмнө гүйцэтгэжсэнээс илүү одоо бус компани гүйцэтгээс илүү чанартай гүйцэтгэж чадна гэдэгт бардам байна. За хөргөлтийн системийн борлуулалтын хамгийн оргил үе нь 2008 онд манай компани усан хөргөлтийн тоног төхөөрөмжийг оруулж ирж өргөө кино театрт суйрлуулж исэн. Мөн Баяншидэд компани цансарт байралтай Чека рестораны байранд хөргөлтийн нэгдсэн тоног төхөөрөмжийг оруулж ирж амжилттай суйрлуулж исэн. Энэ тоног төхөөрөмж нь одоо хүртэл хэвийн найдвартай ажилласаар байгаа. За 2010 онд буюу бид нар 10 жилийнхаа ойн баяраар Грек компани албан ёсны Монгол дахь албан ёсны одоо борлуулалт эрхчийн эрхийг гардаж авч исэн. Үүнээс хойш манай компани томоохон төсөл тендерт оролцож эхэлсэн. Үүний нэг нь 2013 онд Нибиа буюу шинэ онгоцны буудлын тендерт оролцох болсон нь одоо биднэрт олон улсын стандарт шаардлагад одоо нийцсэн бичиг баримтыг боловсруулах тийм маш том даваа бол бидний өмнө ирж исэн. Үүнийг бол одоо чадварлаг баг хамтны олонныхаа хүчээр даван туулсан маань бидний цаашдын төсөл тендерт оролцоход одоо нэлээд том туршлага мэдлэг болж өгсөн. За манай компани 2013 оноос хойш шинэ нисэх онгоцны буудлаар хөргөлт агааржуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 15 оноос хойш 15 онд бол бид нэр Германы Alco брэндтэй хамтран агааржуулалтын тоног төхөөрөмжийг нисэх онгоцны буудлын дээр нийлүүлэхээр тохиролцсон байж байгаа. Үүн дээр бол агааржуулалтын тоног төхөөрөмжийн
тодорхой заагдсан хэмжээтэй өрөөнд зөвлөх болсон. Энэ шаардлагыг бол Алко 100% хангаж ирсэн учраас энэ төсөл амжилттай цаашаа үргэлжлэн явж байгаа. 네, 반갑습니다. 이번 12월 28일부로 크루쿨즈의 15주년 창립 15주년을 진심으로 축하드리고요. 그동안 크루쿨즈와 함께 누비아 프로젝트에서 훌륭하게 설비 공사를 진행하고 있어서 그 점에 대해서 다시 한번 감사를 드립니다. 그리고 앞으로 남은 기간 보다 훌륭하게 몽골에서 가장 중요한 이 누비아 프로젝트에 훌륭하고 안전한 업무 수행이 될 수 있도록 기원드리고 설비 팀장으로서 잘 이끌어갈 것을 약속드립니다. 다시 한번 창립 15주년을 축하드립니다. 감사합니다. За манай хөргөл сервис компани маань 2014 оноос эхлэн Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж шинэ нисэх онгоцны буудлын төсөл дээр агаар жуулт, халаалт, хөргөлтийн тоног төхөөрөмж болон шугам хоолой угсралтай ажил бол хийж гүйцэтгэж байна. За 14 оноос эхлэн өнөө хүртэл бид нар одоо нийт ажлынхаа 80 орчим хувийг бол иргэд гүйцэтгсэн. За үлдсэн 20% ажил бол одоо гүйцэтгээд бол явж байгаа. Ингэснээрээ бид нэр Смартна стандартын Монголын хөрсөн дээр бол амжилттайгаар суурьшуулан цаашид бол үйл ажиллагааны төлөвлөгөөд бол бүрэн боломжтой болсон. За шугам хоолой болон агаар жуулт тоног төхөөрөмж гадна бол бид нэр Alco брендийн Air Handling Unit болон одоо бусад тоног төхөөрөмжлөх Control Unit, Sense-нууд, за агаар камерууд гэсэн бус тоног төхөөрөмжийг бол Smart стандартанд бас суулгаж байгаа. Яг хөргөл сервис хэрэглэгчтэй яг юу өгöd вэ нэхэр? За халаалт, хөргөлттэй, агаар жуулт гэх тэгэхээр өрдөөсө 5 дахь байхгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд юу барилгын салбар хөгжихдээ дандаа 5 дахь руу яваад байна. Тэгэхээр бид нар энэ байгууллага, энэ компанийн гол хэрэгс зөвчөөр гол философи тэр хүмүүс 5 дахьыг бэлгэлж байна гэдэг зүйл. Тэгэхээр дахиад цаашаа хөгжих тусам илүү хэрэглэгч 5 дахьыг хүснэ. Энэ хэмжээгээр манай компани хийдэг зүйлүүд энэ барилгууд тэр хэрэглэгчид бүгдээрээ үнцэнтэй болоод байна. Тэгэхээр энэ ирчээрээ цаашаа явах юм бол яг энэ барилгын салбартаа бид нэр хамгийн том, хамгийн гол төслүүд хэрэглэгч хамгийн тийм сайхан зүйлийг хамгийн сайн 5 дахьыг хүсэж байгаа хүн дээр хөрөлсөөр үйлчлэл яваад байна юм байна. 15 оны энэ үйл ажиллагаа манай компани бол эрс шинжилгээ хамгийн том шинжилгээ өөрчлөлт шинжилт хийсэн. Энэ өөрчлөлт шинжилтийн үр дүн бол биднээс маш сайн одоо гаргалаа гэж одоо өнөөдрийн байдлаар биднээс бодож байгаа. Ажлын үр дүн гарсан. Ажлын одоо төлөвлөгөөний дагуу яг бүгд биелсэн. Ер нь бол одоо ажлыг сэтэж, санаачиж одоо зохион бүтээж бас ажил хэрэгжүүлж хийж чадвал бүтдэх юм байна. Болдгүй юм гэж байдгүй юм байна. Энэ хэдийн засгийн хямралтай үеэр бид хамгийн хэцүү, хамгийн хүнд зорилготой, хамгийн хийж чадаагүй энэ 10 хэдэн жилд хийж чадаагүй зүйлээ хийх гэж оролдсон. Тэгээ яаж игээд энэ сайхан хамт олонны хүчээр манай компани энэ олон сайхан сэтгэлтэй, мэрэгжилтэй боловсон хүчний хүчинд бол манай компани бол өнөөдөр үнэхээр зорьсондоо хүрсэн. Бид ямар ч гэсэн өнөөдрийн хэмжээнд зорьсон зорилгоо биелүүлсэн гэж үзэж байна.